За юу байцгаана? За юу байцгаана? Тэгээд Hard Talk нэвтрүүлгийн маань эхний дугаар хүрэхэд бэлэн басан байна. Тэгээд эхний дугаарт сайн байна. Grimix гэх өөр нэр. Гамбайр. Биш зүгээр Grimix. Тийм, Grimix орохоор ирсэн байна. Тэгээд өөрийгөө яг юу гэж танилцуулдаг юм хүмүүст? YouTube дээр бичлэг хийх хүн гэл. Хүн гэдэг. YouTuber те. Тийм, YouTuber. Аха. Хоёлаа пиццануудаа идэ. Тэгээд 3 пицца байгаа. Тэгээд ер нь хэр иддэг? Яг юу идэхээс хамаарна. Пицца ирээд. Пицца бол ер нь нэг хэсэг миний хамгийн дуртай бол байсан. Гэтэ яг ингээд захиалал амир хий идэх гэж бодож байгаа хөтлөө эренгүүт нэг 3 морс юм идэхгүй болчих. За ямар ч байсан хоёлаа тэгвэл эдэнгээ ярэ заа. За аль нь? Тэгэхээр гайгүй юу? Тэ эдэнгээ хот. За аль нь? За би энэ бяцлагтай читэй. За наач энэ нэг гоё ихтэй нэг одоо жоох хүн санагдаад. Сая би юм итчихэд ирсэн. Юу? Өөөө ээж хийсэн бол өглөөний. За. Тэгээ халааж итчихэд. Ер нь өөрөө хоол хийд юм уу? Хийдгүү. Яг хийж болно л та. Гэхдээ нэг хүн иддэг юм. Би бас өөрөө ч идэхгүй тэгэл. Өөрийнхөө хийсэн хоолыг уу? Тэгэл хинж идэхгүй. Тэгээ хоолны зардал, материалын зардал болчих гот. Тэгээд ер нь хийд юм дөө. Яг хаа хийн гэхдээ өөрөө тэгээд бас дургүй идэл. Гэтэ гайгүй. Сүүлд нөгөө нэг заавар үзээд юм хийсэн чи гайгүй хийдэл. Зөв. Тэгээ ямар ч байсан нөгөө нэг бида урамшууллыг мэдж байгаа. Нэг пицца үнцүүнээр наваад нөгөө хоёроо 50% нь шууд олоолаа юм идэж хаад. Энэ жилийн хамгийн ихний урамшуулал болох ихний пиццагаа үндсэн үнээр нь аваад 2 бас 3 дахь пиццагаа тал үнээр нь худалдан авах бида хөтөлбөр эхэллээ. Pizza Hut. Шүтээс ихэн чинь ер нь яадаг вүлээ? Ямар юугаар алдартай гэдэг вүлээ? Пиццагаар. Хантас шүтээсийн юугаар л гэдэг ч тийм. За sorry би ундаг ин. Тэг би хийж өгч байгаа юм. Зүрх. Энэ минийс нь. Шүтээсийн чинь нөгөө уудгаараа алдартай л тэгээд идэв. Гэтэ би нэгт л ууж авах шүү дээ. Яха мэднэ. Сүүлд бас хоёулаа анх танилцахад чинь нэг юун дээр бидний үз дээр яцтэй. Хоёулаас юу суудаг. Тийм. Energy drink л уудаг гэсэн. Яг хөө тэгээд за би хийдэг. За баярлалаа. Energy drink уу штэ. Юм бүгдийг л. Ундаанаад. Надаас ч хэдэн хоног вэ? 96. Надаас 8. Тэ анхнаасаа чинь ах их болоос шаардлагагүй шүү дээ. Тэ өөрөө л мэддэг шүү дээ. Би ч одоо тэгээд хүмүүс тэгэл өөртөө мэдээл дутчихдаг шүү дээ. Оюутан багтаа ер сайн сурдаг байсан. Сайн сурдаг байсан. Би ч ер нь хичээлд нэг амар сайн биш тэгээд мууч биш тэгээд дунд нэг би ми гараад явж чаддаг хүмүүсээс шүү дээ. Тийм эсэх. Тэгээд гол асуудал нь болохоор дуртай юм олдгоо эсэх. Тэгээд яг нэг хүн чинь дуртай төрлийн хичээлээ ч юм уу олчвол нэг тэрийгээ та амар сонирхолтойгоор сурна шүү дээ. Би ерөөс ихгүй нэг тийм юу ял юм шиг сураад байдаг эсэх. Тэгээд тэрнээс болоод эхний 1-2 курстай амар муу сурсан. Одоо намайг унгааж исэн багш нар бол үзчихэж магадгүй. Тэгээд миний голч молч чинь мөр 1.1 мэдтэй. Тэгжээ би 2 дугаар курсээс гин тухай хараад нэг мэдсэн чинь нэг манай ангийнхаа ингээд төгсгöd тим хичээл дутуу байна. Тэдэн кредит дутуу байна гэж яриа хийж байдаг байхгүй. Тэгээ би очиж нөгөө яриагийн сонссон чи юу вэ? Чи төгсөж байгаа юм. Би одоо төгсөхгүй л болохгүй байна. Тэгээд тэрнээс хойш яг нэг за ямар ч байсан онц сурч төгсөе гэдэг юутай болоод зоригтой болоод тэгээд голч ер нь 3-аас дээш гарч ирлээ. Тэгээд дундчлаад яг ингэсэн л дээ нөгөө 10 жил байхад компьютер дээр би чинь жоохон их юм хийдэг. Гэтэ хийдэг юм болохоор яг код бичих энэ төр биш. Зүгээр интернетээр янз янз юм хийгээл цагийг их интернетэд зарцуулдаг. Тэнгүүд нөгөө манай ээж чинь компьютер энэ төр айгүй сонирхтой юм чинь 80-аар сурчих гээд. Тэгээ би ч гэсэн өөрөө ер нь тэрэн дээр юм шиг нэг IT-гаар сурцсан чинь тэр нь яг үндэ нөгөө компьютер дээр их суухтай ямар ч холбоогүй мэрэгжил байж таарад. Ер нь бол математик гэжтэй. Сэтгэн бодох чадвар тийм код бичих гэдэг чинь. Тэгэл за ер нь миний юм биш юм байна гэл. Тэгээ ер нь юу хийж болох вэ гээл сурч явах явцтай бодож байгаад. Тэгэл яг 2 3 дугаар курсээсээ яг за ямар ч видео хийж эхлэе гээд. Тэгээ YouTube дээр видео хийж эхлэв. Тэгээ хажуугаар нь яг нөгөө голч молччээ тэр үед яг өгсөж эхэлж байсан аахгүй. Тэгэл онц сурангаа бичлэг хийж эхлэв. Тэгээ ямар ч юм төгсөл. Тэгэл байж энэ дахиж ямар ч юм сурвалж сураагүй л байна одоо юм хэлэр. Драма бас нэлээ үзээд идэх тий. Солонгос драма үзнэ. Тийм, К-драма. Ягаад үздэг биш ээ? Ягаад үздэг биш ээ? За би мэдэхгүй байхгүй гол нь өөрөө үздэг байх. Солонгос драма. Тий. За үзэх юу нь гоё үү? Яг нөө багаасаа драма үзэж өссөн байхгүй. Нөө бүр ах чинь юу юм уу гээл.
UBS-мээр ордог гэсэн. UBS-с өмнө шүү дээ. Нөгөө инхаа. За. Инхаа үзэж мөцөл. Тэнгүүд чинь нөгөө драма үзээд огч мушаал хөөхдөд чинь. Тэгээд тэр чигээрээ нөгөө яг нөгөө монголчуудын дараалал нь шүү дээ. Жангон мангон нөгөө Ким Дохаан яг тэр дараалалаар явж байгаа. Сүүлд нөгөө юунаас интернетээр аягүй их драма үздэг болоод яг тэр боломжлоор явж байгаа. 12 3 онд чинь хүмүүс орчуулга хийж эхлээд. Тэгээд нөгөө жүжигчдийг нь таньж мэддэг болоо. Тэгэхгүй амар гоё л өгч зүгээр цаанаас. Ер нь романс талдаа үздэг юм. Яг тийм юу сэдвийн дагахгүйгээр зүгээр сонирхол татчих байгаа юм үзчихэж. Тэгээ нөгөө хүмүүс ингэж болоод идэв шүү дээ. К-драма гэхээр нэг тийм ингээ дандаа романтик тийм л гэж болоод идэв шүү дээ. Зөндөө өөр олон гоё драманууд бас байгаа шүү дээ. Хэдэн жилийн өмнө К-драма үздэг гэж тэнгууд бараг шоолж малаад тийм нөгөө савнгийн дүр үзэж яад юм тэргээд тэгээд тэнгууд яг К-драма ч өөрөө савнгийн дүрэн тустай байгаа байхгүй. Тэгээд бус нь болохоор телевизүүдийн хийж байгаа нөгөө 16 ангитай драманууд нь болохоор сайн нь бол амар сайн хийдэж шүү дээ. Одоо тэгээд нөгөө нэг ялгаж салахгүй бол. Сайн нөгөө мөнгө тонх нээсэн гэдэгтээ ер нь бол өмнө хэд зөндөө олон кино тоглосон. Хэдэн кино тоглож илээ. 2 маяр тий 2 маяр. Орк тэгээд хамгийн анх нөгөө Орk гэдэг кинонд тоглож ирсэн. Тэр үед бол за би ер нь жүжигчин болох магадлал байна уу гэдэг нэг ороод л үзчихсэн. Байсан байна. Тэг яг тухайн үед яг нэг шийдвэр төрөөгүй. За явж үргэлжлүүлээд үзье гэд. Тэгээд дараа нь сүлжээ монитор энтргээл ганц ирэмд орсон. Тэгээд яг хөгжүүлвэл байж болохоор гэхдээ би өөрөө бас тэгж амар хөгжүүлэх сонирхолгүй болцсон гэдэг дундаасаа. Тэгээд амар дуртай биш. Амар дуртай жүжигчин гэдэг чинь яг хуу тодорхой хэмжээнд ингээд жүжиглэх юу байж магадгүй. Гэхдээ тэгж одоо түрүү ярьсан Педро Паскал юм жаа одоо тэр хүмүүсийн жүжиглэлтийг харангуут би одоо юу юм бэ тэгээ зүгээр өөрөө л байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэгэл за. Тэгвэл ер нь хамгийн том мөрөөдөл нь ер нь юу? Жүжигчин мөн за биш юм шүү гэн тий. Хамгийн том мөрөөдөл гэж одоо яг нэг юунаас юутай харьцуулж байгаагаас хамаарна л да. Одоо бүр амьдралын одоо нэг карьерийн мөрөөдөл гэж хэлж байгаа. Одоо амьдралын мөрөөдөл гэнэ. Карьерийн мөрөөдөл гэвэл одоо тэгэл яг өмнө нэг ганц юм дээр хэлчихсэн тэгэл хэрвээ авьяас чадчихсан юм Аз мазнд байх юм бол гадаад тодорхой хэмжээний community-тэй болох гэж бодож хамгийн том мөрөөдөл нь англи дээр яг контентигээс гадна нэг хүмүүс чинь нэг тийм юу болчихдээ шүү дээ. Ингээд нэг бүр ингээд од болчихдээ шүү дээ. Ямар нэг юмар юу ч хамаагүй тэр л миний амьдрал хамгийн том мөрөөдөл. Одоо ингээд хоёулаа энд ингээд Монголд одоо 22 он 23 онд ингээд сууж хаад 33 онд Америкт химинтэй ингээд том хүмүүстэй ингээд сууж яах нь одоо миний мөрөөдөл. Гэхдээ яг тэрнийхээ төлөө би бас одоо яг юу хийхээ мэдэхгүй байна. Тэгээ ер нь ямар төрлийн хоолнд илүү дуртай? Яг ингээд би одоо гурилд идэхийг хүсдэггүй зөө. Гэхдээ гурилд хамгийн их дуртай. Тэгэхээр гурилдаа олнод дуртай. Одоо пиццанаас ихлэ юу ч гэдэг. Энэс одоо яг өөрөө хийдэг хоолндоо гэвэл хамгийн ямар хоолнд хамгийн сайн? Өөр хийнэ гэвэл одоо би тэгэл өсрэл бодата оруулах шүү дээ. Зүгээр махаа ороод. Зүгээр ингийн хоолнууд юм шүү дээ. Зарим хүмүүс чинь гэхдээ бүр ингээ амар специфик хоолны юутай байгаад идэм билээ. Гэт нэг юм тийм мэддэггүй янз янзын мэддэггүй тиймээ бүр яг тийм юм дуртай ингээд нэг юм. Тэгээ нөгөө актер өсөөгөө мөртлөө тийм юм мэдмээр байна гэж л зорж мэрж иддэг. Би тийм юм байхгүй. Би ер нь бол юу юм бэлээ. Өсөхгүй тулд юм мэддэг юм бэлээ. Нэг бодлын чи амар зүгээр байхгүй. Бэртэй байж байгаа бүр ингээд идэх хүмүүс байдаг шүү дээ. Яг нэг тийм л амтай мэдмээр ингээд зөвхөн тэргээ гарч хайж мэддэг нэг. Би бол тийм биш юм бэлээ. Тэгээд өсөөдөө заас нэг юм мэдээ юу идэх вэ тэгэл. Тэгээд талангуудаа болчихно. Гэтэ бас гартаарлцсан юм одоо ер нь нэг жоо идэхэ багсгаал. Сайн мэдхгүй бол байнга гурил мөрлөдөд. Яг гоо идэж болно л угаасаа гурилж байгаа хоол нэг хэсэг. Гэхдээ ингээд балансаа бариад тий. Идэхдээ ер нь тэгэл нэг юм амар харгалан гэж бодохгүйгээр зүгээр л нэг ингээл бодно шүү. Гоё энергитэй л идвэл гоё юм шүү. Одоо хоёрдугаар хэсэгтэр ингээд би чамаас утга асуултууд асуух байхгүй ингээд. Хоёрдугаар хэсэг болцсон. Роуст үгүй арай болоо байна. Би зүгээр яаж байгаа. Тэгэнгүүт ер нь хэр нууц юм. Нууцлаг хүн юм. Бүр нэг актер хувийн юм аа нэг ярьдаг шүү дээ. Гэтэ актер хувийн биш. Зүгээр энгийн юм дээр ер нь хамаагчтай. Тэгээ шууд нэлт шүү. Гэтэ ер нь нэлээ нууцлаг хүн юм шүү. Тэг санагдав. Би нөгөө өөрөө хилдэггүй болохоор одоо хүмүүс чинь ингээл
хүнтэй одоо жишээ нь үерхдэг ч юм уу эсвэл нэг хаана амьдардаг энэ өөртөө ингээ харуулад идэв шүү дээ. Би болохоор яг тэр юмнуудаа өөрөө харуулдаг болохоор тэг санагдчих юм аа. Тэрнээс биш тэрийг тэгж амар нуугаад ах юм байхгүй л тий. Гэтэ уусаа харуулахгүй байхгүй бол болохгүй шүү дээ тий. Тий одоо чи асуувал бид хэлэх чинь тий. Тэгэхээр айхтар нууж шүү. Гэтэ өөрөө тэгж нэг зорж харуулдаг. Тэгээ угаасаа нөгөө хүүхдүүд машины чинь цонх монхыг хагалсан магасан гэдэг тэднийг сонсоход бол нуухгүй бол болохгүй юм шиг санагдчихлээ л дээ. Тэгээ угаасаа жоохон хянууртай байхгүй бол ялангуяа тэгээ ингээд YouTube YouTube дээр ингээд олны урд юм хийж байгаа бол жоохон ноцлог байхгүй бол эвгүй юм шиг байлж байна. Тийм яг хоо айхтар нууцлог гэхээс илүү нөгөө хаана амьдэрдэг л гэхдээ манай байрынхан мэдэндээ тэгс та манай гэрийг битүү нүддээ шүү дээ. Хаалга нь дандаа юу. Тий. Эвгүй л байдаг. Хаяа нөгөө шүн унтааг өдөр 1 2 хүртэл унтдаг шүү дээ. Тэгвэл л жоохон 12 үед дүс дотор салгаамтал мэдчихв. Тэгээ ингээд идэв санагсан ингээд нэг юм таньдаг хүмүүстэй харьцаж байгаа юм шиг харьцах гэдэг. Юу вэ? Тэдний хувьд би бас өөрийгөө ингээд тавьд үзэнгүүт нэрэл таньдаг хүн байгаа тоххой юу? Тийм л дээ. Тийм. Даанч нөгөө би танихгүй. Тэгэхээр буруутгах юм аюу хэцүү байна. Хүүхдүүд хацаараа бол барих л хэрэгтэй байхгүй. Тийм. Тэгээд дээр нөгөө нэг хүүхдүүд юм мэдэх болохоор тийм. За хүүхдүүд л юм даа гэл нэг уурж юм болохгүй тэгэл. Тэр цанхаж хаалхад ямар реакшн чинь юм бэ? Машины чинь. Тэр үед чи би нөгөө аюутсан байсан байхгүй. Тэгээд 4-р курс үлээ. Тэгээд хүүхдүүд миний машины цонхыг яхлаад нэг өглөө гараад чинь хагалцсан байсан. Тэгээд жирийг одоо хідээр нөхнөө гэж жоохон яд юм. Дотор пал хийгээл явчихсан юм. Тухайд. Тэгэл нөгөө нэг зах руу гараад машиныхаа цонхыг хайсан чинь хэд болж илаа? 300 хэд болж илээ. Тэгэл тухайд чинь 300 дээр цонх аавна гэж бас чанга авч. Тэгээ оюутан байсан. Оюутан байсан болохоор. Тэгэл яг хүмүүнээс мөнгө хэлчихлөө ямар ч байсан. Авчихсан. Яг тухайд жоохон гомдчихсан гэхдээ. Өөрөөс нь шомжсэн юм. Тий, яа би яасан гэж бодож байгаа. Өхрийн орд тий. Орд нь. Өхрийн орд хэдэн сар хийдэг вэ? 4 сарын 20-наас 5 сарын 20. Баха хаврынх юм шүү дээ. Тий, хавар. Өхрийнхээ юу нь ямар шиг байдیں۔ Зүрүүд гэдэг гэл тэгдэд шүү дээ. Тий. Манай аа бас өхөрлөлтэй. Зүрүүд шүү. Жохон нөгөө нэг зүрүүд одоо ямар яхир махир гэдэг чинь яхир өвөм гэдэг тэгдэд шүү дээ. Жи зүрүүд юм. Би яг тийм юм шиг үлээ. Зүрүүд юм. Айхтар бол зүрүүд биш. Гэт зүрүүлээд тахгүй. Нэг айхтар зүрүүд биш. Гэхдээ нөгөө яг нөгөө нэг шийтчвэл яг тэр шиг. Чинь бас тэ сайн чанар юм шиг хэрэгтэй байна. Тийм бахав. Хэдтэй дээ шил зүс. Яг 5 6 дахь ингээд хэр чинь одоо хэлдэг. Тэгээ ойролцоол мац. Угаасаа багтаа нэг шилтэй зураг мураг байгаа гэдэг шүү дээ. Тийм шилгүүн их үдэ өгнө. Өгнө. Тийм. Тэгээд шилттэй нь яг нэг том болсноос хойш. Тэгээ нэг чиний нэг юм хуучин бичлэг явуулсан шүү дээ. Бүр нэлээд жоохон тэнгуүтэй нэг ингэж зогсож ирсэн аа. Нөгөө шар өмсгөлтэй. Тий. Тэр чинь харамуудаг байсан. Тэр чинь хэдгээр нэг 2 3 мөр удаа л ингэсэн. Ер нь тэр үеэс хойш ер нь бичлэг контентэнд нэлээд сонирхолтой байсан уу? Үгүй яг тухайн үед чинь яг бичлэг контент гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Одоо нэг зурагтын жүжигчин гэдэг ойлголт л байгаа байхгүй. Тэгээ тухайн үед бол би ингээд нууцаар хошин шигийн жүжигчин болохыг ингээд боддог гэсэн. Гэхдээ хинт ч хэлж аваагүй. Тухайн үед хинт ч хэлж аваагүй. Гэхдээ өөрөө ч тэрийг нэг хайхтар зорж байгаагүй. Яагаад вэ гэхээр би нэг хүмүүнтэй юм ярьж чадахгүй. Юун жүжиглэх даруухан тийм хүмүүнтэй яриач эхлүүлж чадахгүй ингээд гээл цуж идэв гэсэн. Дотроо тэгээ нэг нууц баталт. Тэгээ одоо хүртэл баг нэг жоохон тийм те. Хамаагүй дээшилсэн ч гэсэндээ даруухан тэгээ ер нь дараахан шүү дээ. Би ч танихгүй хүмүүнтэй юм өөрөө ярьж эхлүүлж мэхлүүлдэг шүү дээ. Тэгэл нөгөө хүн юм асууж эхлүүлэнгүүт л буцаагаал юм ярьдаг болохоос нэг амар шаардлагатай биш үед бол тэгэл юм ярих гэж үйдэг шүү дээ. Тэгээ суугаад ивэл суугаал нэг. Ханди анх дээр яхад чи бэл юм ярихгүй чи орж ирчээ суугаал гэсэн шүү дээ. Тэгээ би суугаал. Ханди юм бэлээ. Анх бидний нууцхан дээр яасан. Эсэндэрч ном их чааштай яасан. Яаж ийсэн. Бүр яцхгүй. Би ингээд нэг лаграас нэг найзтайгаа хамт ингээд машинтайг ирж идэх байхгүй. Тэгж жаад нэг дуу сонсоо уйдаад тэгж жаад нэг Apple podcast ороод ер нь монголч ямар подкаст хийдэг ингээд сонсдог байхгүй. Тэгээ ингээд нэг баахан подкастуудыг харна. Бидний нууц гэдэг нэг хоёр эмэгтэйг нэг зурцсан зурагтай подкаст харна. Сонирхоод тавьсан чинь тухайн үед тэр хоёр амар сонь санагдчихсан. Таалагдаагүй. Амар нэг сонь ингээд нэг тийм подкаст хийгээд байгаа юм эсвэл ингээд зүгээр
хоёр найз уулзчаад ингээ зүгээр яриагаа ингээ биччихээд хоорондоо юм яриад байгаа юм мэддэхгүй. Тэгээ ингээ сонсоо идсэн чинь 20-30 минут сонсоол ямар сони ингэж бодлоо сонсоол тэгэл явж исэн чи намайг гинт яриад тэгэл таахгүй юу гэдэг лээ геймикс яасан ч гэсэн ч гэлээ нэг намайг ярьчдаг байхгүй би тэгэл үе намайг мэддэм байх тэгэл дараа нь хоёр дахь дугаарыг ч лээ дараагийн дугаарыг ингээ сонссон чи нэг мэдсэн чи нөгөөтг нь донтцсон ингээ амиг сонсдог болсон тэгээ ингээ бүх дугаарыг сонссон байжсэн чи гинт нэг сар марын дараачлаа намайг подкастэнд орох уу гэд тэгэхээр нөө тгийлдэ сонсдөө шүү дээ тэгээ очиод подкастэнд нь оронгоо танилцчихсан хэрэг. Ер нь стрим дээр чинь donation ер нь хэр ирдэг? Нэг ихгүй шүү дээ. Тэгээ ер нь стримеруудыг бас нэг амар болдог гэдэг. Гэхдээ ер нь бол бас би ч одоо тэглэж амархан ажил биш шүү дээ, тий. Биш л юм байл л дээ. Тий. Гэхдээ угаасаа нэг амар стрим хийдгүй шүү дээ би ч. Тий. Тэгтэл хаяал яа дээ. Тэгээ би бас өөрөө нэг юугаар нэг тавьдгүй юм. Данс масаа нэг тавьдгүй. Баян хийгээд байгаа ш. Тэгээ нэг хийхгүй байжсэн ганц хийхээрээ данс масаа тавьд хэлтэй нэг гэж одоо тавьдаг байхгүй. Тэгэхээр угаасаа хүмүүс бол гүнзэнтэй байсан л дээр л дээ угаасаа. Гэтэ угаасаа жоох хэцүү шүү дээ. Хэцүү. Тий. Зүгээр ингээд хүнд өөрийгөө үзүүлэнгүүтээ хүнээс ингээ мөнгө авах гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэгэхээр одоо стрим хийх гэдэг чинь бас орлол авах л дээ. Тэгээ угаасаа зөвхөн ганцаараа яриа зүгээр ингээд сууж ин гэж юм яриа сууж ин гэж хардаг. Гэтэ яг үндэ ингээд тэр чинь байнга ярьж байгаа. Тэнгүүтээ бас entertainment байх гэдэг entertainment байх гэж. Үзэж байгаа хүнийг ингээд бариад те өөртөө татна гэдэг чинь бас л. Тэгээ дэлгэцний урд гэрэл мэрлний дунд тэгэхээр амар ядардаг юм бэл. Тий. Тэгээд ганцаархан те. Тэгээ сүүлд анар ахын маратон дээр нөгөө нэг юу Just Dance хийсэн. Таарсан. Тий, тэр бас Just Dance байл. Амар хөлмөс гож тус. Тий, анар ах тэгээ тэр чинь өдөрт бараг 4-5 мав хийдэг гэдэг байхгүй өөрөө. Тэгээ тэр нэг Распутин гэ бүлшгээ. Ийжигээ нэг хөл мөлөө ингээ. Тэгээ анар ах бүр өөрөө сурцсан байлээ. Тэрэн дээрээ бүр ямаас ч ядарч байгаа юм байхгүй. Чаваастаа бүр нэг руки гэсэн харцаар надраа. Яддаг шүү дээ. Тэр чинь маань зургтан дээр өгөхгүй те өдөрт 2 удаа үнэгүй хөлбөр нь болохоор 2 дуу сонгох хэрэгтэй. Тий. Тэнгүүл би яг нэг өдөртөө нэг 2 маяг ч бас үж эхэлнэ. Сунаагаад исэн те нэг хэсэг. Сунааж эхлэжсэн мэт. Сунаагаал. Одоо ч гэсэн ер нь нэг бэлтгэлтэй үед ер нь сунаачаал. Сакс тоглодог те. Тий. Саксны бэлтгэлд ингээл явсан явгүй голдол юм да. Тэгээд ер нь л айхтар мондог болохгүй ч гэсэн тэгээд таслахгүй тэгээд саксны бэлтгэлэхээр дуул юм. Тийм дуул нь. Тэгээд та нэг бөөнөрөө яагаад идэх те. Нэг зарим ютубер чинь бөөнөрөө сакстаад идэг лөө. Бааж яах мах гэд бөөнөрөө сакстаад идэг ш. Тэр чинь яг бас клуб маяг юм аа. Бөөнөрөө сакстаж байгаа юм би нэг орж байгаагүй шүү дээ. Орж байгаагүй л. Гэтэ бааж яах махтай. Бааж яахтаа чинь баг сакс тоглож байгаагүй шүү дээ. Тэр нөгөө сүлд юм дээр л нэг тоглосон. Хандивын тоглолт болсон шүү дээ. Тэр дээр л нэг тоглосон. Тэрэн дээр чинь нэр алсан шүү дээ. Тэрэн дээр 3 шидэлт амар олон. Тэрэн дээр хараа хийгээл хэлсэн. Тэрийг янз яасан бэлдсэн юм уу яг 3 шидэлтэй амар сайн бэлдсэн. Сүртэй бэлдсэн юм байхгүй. Гэхдээ тэр өдөр болохоос өмнө яасан. Төрсөн юм шээ. Тэр чи угаасаа юу вэ? Би ч нэг бэлтгэлд яваад бараг жил мэл болж илөө. Тэгэхээр чин яг нөгөө халтсан байсан. Халтсан байсан л байхгүй. Тэгээд тэр өдөр болохоос өмнө багийнхаа 2 хүнтэй уулзаад 3 хүнтэй уулзаад тэгээд өөрсдөө ер нь яаж тоглох вэ гэдгээ нэг ярилцаад тэгээд тэрээд за ер нь чийл шидээд тэгээд оруулахгүй л тэр эцгээд хин тэ нэг баг байлаа. Одоо сагчин дүлгөөн биш үү? Тэр байна. Тэгээд жижигчин нэг цоом ах байна. Тэгээд зоргоо гэдэг бас нэг ах. Жижиг цаах л. Тэгээд дөрүл болсон. Тэгээд за ер нь чийл шидээд тэгээд тэгээ нөгөө дүлгөөн заслан тавиад тийм том битээ сагсч юм чи ингээд заслан тавингууд чи хан гараад ирж байгаа юм шиг болж байгаа юм. Тэгэл цаана гараад шидсэн чинь тэгэл оруулсан. Тухайн гэхдээ бас тэгэл ч нөгөө хүн чи шидэлтэй шидэлтгүй гэдэг шүү дээ. Яг тэрнийхэн del гайгүй шидэлттэй үйл л тарчих өгсөн. Сагсан да ер нь дуртай юу те. Дуртай. Дуртайгийн хувьд дуртай. Гэхдээ амар сайн тоглодог юм аа юм бэ. Хөлбөмбөг бас сүлд нэг контент хиймээс те. Хөлбөмбөгт бас дуртай. Бас тоглоно. Үздэг шүү дээ. Үзэн тоглоно шүү дээ. Юуны фанат үлээ? Франц, Ливерпул тэгээд улсаараа. Улс одоо нэг төвчгөө. Бид нэр асууж лээсэн баг та мартчих. Ливерпул. Хойж ойлоо нөгөө юуны үе. Дэлхийн аварга үе. Дэлхийн аварга яг дэлхийн аварга. Яг ихжсэн шүү дээ. Тэг яг агуу явж исэн. Хэсгийн тоглолтууд явжсэн. За. Тэгвэл юу яах вэ? Асуултууд байгаа хэсэг рүү орох уу? За. Бэлмэн үү? Нааш ингээд яг зүгээр хариулах юм бол тийм үгүй гэж хариулах юм. Янз янз байгаа.
Гол нь угаасаа хурдан явчихна. Би нэг асуулт хариулаад тэгэл явчихна. За тэгээд хэдүүлээ. Нэвтрүүлгийнхээ 2 дугаар хэсэг буюу халуун асуултууд хэсэг рүү орцгоё. За тэгэхээр нэвтрүүлгийнхээ 2 дахь хэсэг буюу халуун асуултууд хэсэг рүү орох гэж байна. Тэгээд халуун асуултууд байгаа. Яг зөвхөн чам зориулж бичсэн асуултууд байгаа. Ер нь бол бэлнэ. Билээ. За шууд ихнийхээс нь эхэллээ те. За. Гаж авьяас. Гаж авьяасаа. Тэнгүүд хүмүүс нэг нүдээ ингэж идэхтэй. Надад тийм байхгүй. Ерөөсөө ийж байхгүй. За бодоо тий. Гаж авьяас. Байхгүй мэн. Авьяас шүү дээ. За. Уг нь хүмүүс чинь гоё нүдээ ингэж ингэсэн нэг эсвэл нэг хилээ амранд гар мараа ингэж мэдээ. Тэгээ энийг шууд эндээгээ тулгаж мулгаад тэгээд надад нэг тийм юм байхгүй. За 2 дахь. Хөл мөл өөнд дуурайд одоо бэлцэл. За 2 дахь. За. Хамгийн дургу видео тоглоом. Хамгийн дургу видео тоглоом аа. Хамгийн дуртай ирнэ. Яг дуртай байсан чинь дургу болгоцсон тоглоом байна. За. За юу л юм. Би Dota 2-т амар дургу зөө. За, вай. Гэтэ миний хамгийн их тоглолтог тоглоом. За. За 3 дахь нь. За. Ингээ өөрөө чинь ингээ фэнүүдээс хамгийн ингээ дургу төрлийн фэнүүд юу вэ? Чиний дургу. Ингээ ийм үйл гаргадаг надад дургу. Тийм нэг дургу фэн гэж байхгүй л дээ. Гэхдээ яг зүгээр ингээд яагаад гэдэг нэг юм гайхшруулдаг ингээд тиймхүү төрлийн хүмүүс бас байна шүү дээ. Юу яахлаарэ гэдэг нэг яадаг чинь. Ингээд зүгээр нэг ингээд видеон дээр одоо ингээд хэлнэ шүү дээ. За ингээд энэ тоглоом нь одоо ингээд 2 дугаар ингээд гарах болоог байгаамаа ингээд эх оны тэдэн сар гарна гинэ гэж яриа шүү дээ. Тэгвэл комментэн дээр нь хоёрын тоглооч нэг биччих юм уу те. Ингээд нэг тийм хүний хэл ойлгохгүй эсвэл нэг тийм бүрэн ингээд бичлээ шалгаж үздэг ч юм уу те. Тиймэрхүү манай үзэгчдад бас их байдаг. Тэднийг бас гайхнаа. За окей. За 4 дахь нь. За. Өөрийгөө пиццагаар зөвөрлөл ямар пиццагаар зөвөрлөх вэ? Бислэгтэй пицца. Миний хамгийн дуртай пицца аахгүй. Нам пиццанд яг дуртай болгож гисэн. Шалтгаан нь шүү дээ. Гэртээ ганцаараа дээр Кевин ганцаараа үлдчихэд бислэгтэй пицца захиалж идсэн шүү дээ. Нөгөө анх нэгдүгээр ангийн эхлэхдээ бислэгтэй пицца захиалсан чинь гэрийнх нь бислэгтэй пицца захиалаагүй. Тэгээд нөгөө нэг би пицца бислэгтэй пицца идмээр ингээд уурлаад дэшээ гарт шүү дээ. Хинтээ ирэлтэд баазан тэртээ ирэлтэд өөрийгөө зөвөрлөсөн гэхээр чи өөрийгөө ер нь бислэгтэй адилхан хамтаа гэж зөвөрлж байгаа юм. Тий. Яа ч юм пицца лингүүд минь бислэгтэй пицца л хандардаг болохоор. За. Тэрнээс шиг хэлбэр юм уунасаа биш шүү. За 5 дахь нь. За. Энэ ингэж байгаа байхгүй. Эхэндээ бол зөвлө эхлээд. За. Чангарж байгаа юм яа чангарах. За. Хэдэн X-тэй вэ? X хүү. X хүү. Тий. За окей. За. Хамгийн дуртай эмэгтэй стример эсвэл ютубер? Монгол юм уу гадаад? Ютубер юм уу? Стример. Энэ энийг амар их үздэг шүү дээ. Стример бол нэгийг л хэлэх юм уу? Тэгээ дундаас нь эсвэл аль алин дээр нээсэн ч бол тийм үү. Ютубер гэвэл нөгөө нэг Шаймил гэдэг хүн. Шимэл. Яаж ч хэлдэг мэдэхгүй. Шимэл. Тийм. Шимэл. Тэр охин нэг өөрийг гэсэн амар юутай. Хүн татах өвцтэй гэх юм уу? Тий. Ачаагтай гэж байна. Тий. Тэгээ ингээ байгаа байдал нь угаасаа хүн татдаг. Тэгэхээр амар сайн ютубер. Тэгээ угаасаа бүр амар сайн ютубер болох байх. Тэгээ дуртай үргэлжлүүлвэл юм шүү дээ. Тэгэхээр үзээд байгаа юм чинь тэгээ дуртай л баг. За ютубер нь за стример. Стример нь тэгж нэг айхтар тэгж татагдаж үздэг хүн байхгүй. Ер нь бол стрим хийж байгаа хүмүүс үргэлж орж үзээд байдаг шүү дээ. Тэгэхээр ч одоо ер нь охтууд ихэр ч одоо хэн байдаг лээ. Зөндөө байгаа шүү дээ. Айксын байдээ. За. Айксын бол стрим хэрэг хийж байгаа юм ямар ч орж нэг шалгана. Юу ярьж яаж нэг шалгана. Өөр чи юм байдаг лээ. Өөр эмхтэй орж ирэхгүй. Зөндөө байгаа шүү дээ. Романтик киноны дүрээр өөрийгөө төсөөлвөл ямар шүү дүр байх вэ? Ямар шүү гэдэг нь ямар дүр байх вэ? Одоо нэг гоё залуу киноны дүр хэлэх юм эсвэл иймэрхүү гэл. Нэг иймэрхүү тайпны. Романтик ямар хэцүү асуулт. Нэг ингэж хайрладаг ч юм уу те. Би одоо яриа амар хүндэрч шүү нэрэл нэг ундаа очих. Би бас нэг ундаа ихэд авчих. За ямар хоо төрлөө киноны дүр гэсэн тий. Тэгэхээр ер нь киноны дүрээр барах заах хэрэгтэй юм тий. За тэгж болно.
Тий. Одоо жишээ нь ноутбукийн Ryan Gosling-ийн дүр шиг ингээд насаараа хайрлахаар ч юм уу, нэг хайртай хүнийг насаараа хайрлах ч юм уу. Эсвэл тэгээ одоо яг тэ нэг тийм хаягдаад үлддэг залуу малгаж байсан байл шүү дээ. Аа. Тэр хайрын кинонд орж ирдэг. Юу юм шиг л байх. Яг тийм насаараа хайрладаг төрлөлөөрөө биш баг. За. Тийм. Гэтэ ер нь бол жоохон үнэн тал руугаа. Аа за. Үнэн ч гэхдээ одоо ингэдэж шүү дээ. Тэр нөгөө нэг зарим кинонд дэр ингээд нөгөө хүн өгцөн байхад хүртэл ингээл нэг тийм хүнтэй суухгүй ингээл яаж магадгүй шүү дээ. Арай тийм биш. Тэгж чадахгүй юм уу тийм биш. Тэгээд хэрвээ нөгөө нэг ямар нэгэн байдлаар үерхэж байгаад ингээд яг үерхэж байгаа хугацаанд бол ингээд үнэ чицээ. Гэтэ ингээд сансныхаа дараа бол унж биш юм гэж бодоход тэр чинь одоо ингээд тэр чинь тустай хэсэг бол дуусчихж байгаа шүү дээ. Тэгэхээр салцсан байхад одоо тэрийг тэр хүний ингээд хайрлаад яах үгүй одоо яадаг чи. За. Тэгэл тэгсийгээл ойлгоч. За ойлгочлаа. Өөрийгөө хэр хоорно гэж боддог вэ? Нэгээс 10. Жохон бахтаа бол 10 байсан. Одоо ариг 1 болчих шүү гэнэ. Яагаад? Мэдхгүй ингээд нас мас. Хоорно биш юм уу те? Яг хайхтар биш. Тэгээд 2 3 мөр ч юм. За 4 5 ч юм уу. За. Толны урд хийжсэн хамгийн сонио үйлдэл. Ингээд өөрлөг хараад юм. Өөрлөг хараад яасан? Өөрлөг хараа. Өөрлөг хараас таажсан юм уу? Тэгээ ингээд нөгөө кинон дээр ингээд нэг дөрөд ингээд нэг эмхтэр харангуйтаа нэг ингээд үнэн бүзээр ингээд нэг тогтсон шүү дээ гэж ингээд нэг сет хайдсан шүү дээ. Би тэрийг нэг өөрлөг ингээд ядах гоо. Кинон дээр гардаг чи бол энэ дэлхийн хамгийн өөртөө ихтэй залуу малуу гэж хэлдэг шүү дээ. Тэр шиг ингээд ингэж ингээд. Тэгээ нэг өөр ингээд хараа шүү дээ. Ингэж ингээд. За окей. За тэрийг хинт ч хэлэхгүй л дээ. За одоо сүүлийн хэдийг бол хордоо урд яа. За тийм нэрэ удаад тийм тий. За сүүлийн хэд нь угаасаа чи норшиж болохгүй. Норшвол чи бөөрө хэлэх гээд. За. Эсрэг хүснийхээ би 7 хоног орох боломж олдвол хэний бид орох вэ? Монгол хүн шүү. Би идэн. Би уг нь ер нь ингээд орж үзэвэл ямар ч ясны тийм алдартай эмэгтэй өнөр орж үзнэ. Яа тэгвэл алдартай эмэгтэй өнд амар тийм юу ирдэг баг. Хүмүүсийн хандлага амар янз янзэр ирдэг баг. Тэгэхээр хэн байж болох вэ? Би бүр амар харилцах гэж боо юм л тэгнэ. Балчка ч юм уу тий. Тий, балчка ч юуштай алдартай шүү дээ. Тий. За, окей. За энэ яс хэцүү нэ. За бид хоёрын хэн илүү царайлаг гэж бодож байна нэ. Одоо би чи. Яг одоо юм хэлээ. Тий. За. За зүүдэлжсэн хамгийн гаж зүүд. Ямар амар ой санамжин дээр тулгуурласан асууд юм. За гаж зүүд чинь яадаг лээ. Нойтон зүүд мө зөндөө зүүдэлжлээсэн юм. Санахгүй шүү дээ тэрийг. Хотлаарай дээ. Ойрд бол зүүдлэх шүү дээ. За түн зүгээр гаж зүүд. Чи одоо нойтон зүүд нь л бэлгүү дээ. Тий. Жог гаж тал руу хэрч. Би яг тийм нэг тод сансан үлдсэн тийм зүүд алгаа. За ойрд яж зүүдлэх. Тэгэхээр өсвөр насны илүү юм зүүдүүд байх та. За окей. Зайдсны чи хэмжээ хийдэг вэ? Хайцны хэмжээ? Зайдсны. Хидэс хидэ. Мэдгүй. Өглөө хөргөчн дэсэн зайцлал нэг юм хэрэглээ. За бид хоёр нэг эсрэг нэг үзүүл хэн дийлнэ гэж бодож байна нэ. Юу вэ? Мэдгүй. Юугаар үзүүл яа гэж бодож байна. За видео юугаар үзлээс л. Физикал юм. За зөв зодтолтолч хэл та. За. Чи хэр өндөрлөө? 83 дүү. Юу. За яж бодоо тий. Чи чинь хэр физикал юу яадаг лээ. Хөлбөмбөг тоглодог байсан. Волейбол тоглодог байсан. За би гэхдээ ер нь арай яаж чаад барцгалах. Бокс бас тоглодог байсан шүү дээ. Би нөө юунд явжсэн шүү дээ. Тай бокс. Тийм. Тэнд явжсэн. Кидан хийж сурч байсан. Тэгтээ нэг ч удаа хийж үзчих. Тэгээ угаасаа насаараа бас л ах л та. Хөгшөөний би юу бас. Би одоо яг нөгөө эдгээр насан дээр явж байгаа. Тийм байна. Яаж хийж байгаа нэг. Яаж баг зодтолдох юм гэж. За биеийнхээ хамгийн халуун хэсгийг юу гэж боддог вэ? Хамгийн халуун хэсэг нь. Би өөрийнхөө биеийг тийж амар готож л харж ирсэн байх юм. Бүхс юм байна. Би амар том бүхстэй шин. Тийм. Тийм амар ингээд бүр багасаа ингээд хүмүүс манай найз Ники Минаж энэ гэдэг.
Тэгээ би тэр үед амар ичиж мичээд идэгсэн. Тэгээ том болоо ингээд харсан чинь нэрэл амар том өгсөн. Камерыг харуулж Болохгүй. За тэгвэл энэ пиццанууд та хоёрын хэн нь илүү халуун юм бэ? Би штэ. За окей. За одоо яг хамгийн сүүлчийн асуулт байхгүй юу? За. Ер нь бол хамгийн хэцүү. За. Гэж бодсон мэдгүй чамд ямар байхаа мэдгүй. За. Балжкад сайн бэрээ юу? Балжкад одоо тэгж өмнөгшгөө сайн бил шүү дээ. Өмнө нь бол би яг нөгөө яг тийм нөгөө хайртай гэдэг сайн байсан. Тэгээ одоо бол тэгээд тэр цагаас хойш олон юм болсон болохоор тэгээд яг тэгж нэг хайртай төрлийн сайн бол биш хаа. Ямар төрлийн сайн? Яа зүгээр нэг жоохон найзрахыг тарлаа. Ингээд зүгээр. Тийм нэг тийм. За окей. Гайгүй хариулчлаа те. Би бол энэ дээр жоох хэцүү болж магадгүй. Хүн болгон гэсэн намайг одоо ингээд яагаад ч ингээд дандаа балчкадаа холбол балчкад холбохыг хүсдэг болохоор тэгэл дандаа асуунд ингээд би тэгэл үнэн хэлдэг шүү дээ. Нэг сайн бол биш юм байна. Тийм. Өмнө чинь би бүр яг 16 моргоонд бол яг үнэхээр ингээд сайн мэн болоо. Тэгээ тэрийгээ ингээд хэлж мэлсэн чи хүмүүс ингээд шоолоод тэгээд бүр ингээд ярьж мэрэ тэгээд гайхацсахгүй яа зүгээр л сайн гэдгийг хэлж яхад тэгээд тийм тэгж. Тэгвэл муу хийц юм биш үү? Тийм. Тэгээд л угаасаа би хэрвээ яах байсан бол ямар нэг болох байсан бол ямар нэг болох байсан бэл. Тэгээ болоогүй. Тэгээ болоогүй юм чи тэг. За. Гайгүй бол хурдан л явчих шиг боллоо шүү дээ. Тэгээ ер нь бас дахиад жоохон юмнууд бэлтгэж яхаа зөөлдүүлчихв. Гайгүй. Үүнээс илүү хаттай юм ч одоо. За. Өөр сайтн дээр л орох бах та. За. Тэр болохгүй хаа. За тэгээд манай хоёр дахь хэсэг маань дуусаад тэгээд нэвтрүүлэгт маань үргэлжлэж ирсэн Грэми дээр баярлалаа. Тэгээд мэдээж бас те юу гэж гар осон явуулах уу гарын дэлэг хизээ өгөх юм болоо л гэж бодоод хэлсэн байгаа. За тэгээд энийгээ задлж. За тэгээд чам тайлбарлаад өг. Өгөө пицца биш. Пицца авах байсан юм. Пиццаны хайрцагтай юм уу? Тийм пиццаны хайрцагтай. За. Шууд өөрөө задлаж. За чи задлаа. За чи задлаад шууд харчих. За. За ингээ phone case байгаа. За тэгээд ийм бизнес байгаа. Ингээд 50,000 харагдаж байгаа юм уу? Харуулах юм уу? Зүгээр харагдаж байгаа. Тэгээд ийм юугаа. Карт холдор. Ингээд одоо бол угаасаа бэлэн мөнгө авч байгаа болсон шүү дээ хэдүүлээ. Тэгэнгүүт за тэгээд t-shirt байгаа. Тэгээд энэ бүрийн стикер байгаа шүү. За тэгээд ингээд. Тэ янзын бэлэн. Зураг авч. Яах вэ? Биш. Дуусгана гин тэр. За тэгээд өнөөдрийн маань Hot Talk нэвтрүүлгийн маань эхний дугаар, нэгдүгээр дугаар энэ төрөд өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаараа уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. За баярлалаа. Bye. Баяртай. Joy.